Монгол Улсын ерөнхий сайд, шадар сайд, хөрвүүлсэх сайдыг мөрдөж бөшгсөн гэдэг асуудал тагнуул цагдаагийн байгууллагаас дамжиж 2017 оны 8 сарын 7-ны өдөр тус ижил гэж шалгаж байгаа. Тус ижил гэж шалгаж байгаа. За энэ хэрэг асуудал дээр одоо өнөөдрийн байдлаар нийтдээ 9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд мөрдөн байцаагч прокурор саналаа хүргүүлж прокурор шийдвэр гаргаж иж мөрдөн байцаалтын тодорхой ажлууд явуулдаг гэдгийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. За өнөөдрийн байдлаар энэ хэрэгтэй тогтоосон байдал юу вэ гэхээр Монгол Улсын шадар сайд хөрвүүлсэх 2017 оны 7 сард Төрсөндөө Отгон баяр өөрийн хамааруулахын хамаатны хүмүүсээр ингээд дамжуулаад өөрөөгөө мөрдөн бөшгсөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсээр тараасан. За энэ асуудал дээр нь ядчаа татах саналыг нийслэлийн прокурорын газарт хөрвүүлчихсэн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үүсгээд явагдаж байна. Энэ асуудал дээр захиалга Чимбэ энэ дээр Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэбат оролцсон гэдэг оролцоо одоогийн байдлаар тогтоогдоогүй байдалтай байж байгаа.